За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр та бүхэндээ ярьж өгөх кино бол Кристофер Нолан найруулагчийн сууд бүтээл хүний даалт ухамсар ба зүудний ертөнцийн төлөв болсон Inception буюу зүудний эхлэл киног товчлон хүргэх гэж байна. За ингээд лайк болон subscribe-а дараад кинондоо орцгоё. Далайн эрэг дээр ухаангийн хэвтэх нэгэн эрэгтэй дүрсээр кино маань эхэлнэ. Түүнийг Dom Cobb гэх бөгөөд зэвсэгтэй хүмүүс түүнийг чирэн Японы эрдний хэм маягтай модон хийц бүхий асар том тансаг шилтгэн даваачин нэгэн маш хөгшин нэрийн өмнө суулгадаг. Хөгшин нэр Кобийн биед байсан жижигхэн төмөр эрүүлийг хараад өөрийн ирэхгүй харцаа салгаж чадахгүй байв. Энэ бол түүний хувьд зүгээр нэг зүйл биш. Харин аль эртний бүдэг бадаг зүуд шиг мартагдсан залуу насныхан дурсамж гэлтэй. Яг энэ мөчөөс үйл явдал цаг хугацааны хувьд ухарч энэхүү шилтгэн анх ямар байсныг харуулна. Коб болон түүний хамгийн ихтгэлт хамтрагч нарийн төлөөлөгч Артур нар хөгшин биш, харин эдэр насны Сайто хэмээх Япон тэрбумтны далд ухамсарт нэвтэрч түүний хамгийн чухал бизнесийн нууц мэдээллийг хулгайлахаар зүудний ертөнцид ажиллаж байлаа. Тэд Сайтогийн оюун санаанд зориулан энэхүү шилтгэнийг барьж байгуулсан бөгөөд Коб мэдээллийг олж авахын тулд Сайтог хуурам эхэлж байв. Гэвч ажиллагаа яг төлөвлөгөөний дагуу явагдаж байх үед нэгэн эмэгтэй гарч ирдэг. Түүнийг Мэл гэдэг ба Кобийн далд ухамсарт гүн батаагчсан. Түүнийг үргэлж дагаж явдаг нас барсан эхнэр нь байхан тэр. Мэл бол зүгээр нэг дурсамж биш, харин Кобийн гин буруугийн мэдрэмжээс урган гарсан өөрийн гэсэн хүсэл зорилготой хор хөнөөлтэй биед тусгал юм. Тэрээр Сайтод энэ бүхэн зүуд болохыг хэлж өгөө зогсохгүй Кобийн хөл рүү буудаж орхино. Зүудний ертөнцид өвдөлт яг л бодит мэд мэдрэгддэг бөгөөд энэхүү юмны улмаас Сайтогийн далд ухамсарын хамгаалтын систем идэвхжиж шилтгэн гадны халдлагад өртөн хүрхрээ мэд их ус цонх хаалгаар зутхан орж ирж бүх зүйлийг сүтгэж эхэлдэг. Энэхүү ус бол бодит ертөнцид унтаж буй Кобиг сэрэхийн тулд түүнийг усаар дүүрсэн ван руу унгааж буй физик дэргэлтийн зүудэн дийлрэх тусгал байлаа. Ингээд тэд бүгд Япон даяар хурдан давхих хурдан галт тэрэгний нэгэн өрөөнд ухаан орсоодог. Даалгавар бүтлгүйтсэн тул Коб Артур болон тэдний багийн архитектор нааш нар Сайтог орхин галт тэрэгнээс буу зогтохоосоор аргагүй байдалд хүрнэ. Коб бол эхнэрээ хөнөөсөн гих хилс хэрэгт гүтгэгдэн Америкийн нэгдсэн улсаас зугтаж эх орондоо очих ирэхгүй болсон хүүхдүүдийн царайгч харж чадахгүй шаналж яваа нэгэн юм. Тэрээр өөрийн захиалагч болох Кобл инженерийн хэмээх хууль бус корпорациас ногдож Токиогийн нэгэн зочд буудлын дээвэр дээрээс нисдэг тэргээр зогтох гэж байх үед тэднийг Сайто аль хэдийнэ олсон байдаг. Сайто архитектор наашиг урагч хэмээн барьж авсан байсан бөгөөд Кобд огт өөр санаанд оромгүй санал тавьдаг. Энэ бол хүний даалт ухамсараас нууц хулгайлах биш, харин эсвэргээрээ хүний тархинд цоошин санаа тарьж ургуулах буюу Inception хийх даалгавар байлаа. Сайтогийн гол өрсөлдөгч болох дэлхийн эрчим хүчний зах зээлийг ноёрхогч хөгшин Морис Фишер үхлийн ирмэгт ирсэн бөгөөд түүнийг нас бармагц хүү Роберт Фишер нь тэрхүү асар том эзэнт гүрнийг өвлөж авах гэж байв. Сайтогийн зорилго бол Роберт Фишерийн тархинд аавынхаа байгуулсан компанийг өөрийн гараар задлан батрах ёстой гэсэн санааг суулгаж өөрийнхөө бизнесийн монопол байдлыг аврах явдал юм. Хүний оюун ухаан бол хамгийн сайн хамгаалагдсан цайз юм. Артур үүнийг эрс эсэргүүцнэ. Хүний тарих гадны санааг үргэлж түрхэц мэт таньж эсэргүүцдэг учраас Inception хийх нь боломжгүй зүйл гэж тэр үзэж байлаа. Гэвч Кобд амьдралаа шинээр эхлэх ганцхан гарц үлдсэн Сайтогийн санал байв. Хүүхдүүдтэйгээ уулзахын тулд тэрээр өөрийнхөө нууцыг дэнчин тавьж зүудний ертөнцийн хамгийн аюултай аялалд гарахаар тохиролцдог. Кобийн хувьд энэ бол зүгээр нэг ажил биш, харин гэртээ харих цорын ганц найдвар нь байв. Коб энэхүү хизээж бүтэхгүй мэт санагдах ажиллагааг гүйцэтгэхийн тулд хамгийн шилдэг мэргэжлүүдээс бүрдсэн баг бүрдүүлэх ажилдаа ордог. Хамгийн түрүүнд түүнд зүудний ертөнцийг урлан бүтээх далд ухамсарын эзнийг төөрөгдүүлэх чадвартай, гоц ухаантай архитектор хэрэгтэй байлаа. Тиймээс тэрээр Францын Парис хотыг зорж өөрийн хадамаа болох их сургуулийн архитектор профессор Майлстай уулздаг. Түүнд бүх учрыг тайлбарласны эцэст профессор Майлс өөрийнх нь хамгийн шилдэг оюутан болох Ариадна хэмээх залуу бүсгүйг санал болгоно. Коб Ариаднаг шалгахын тулд түүнд дөрвөлжин шугамтай цаас өгч 2 минутын дотор шийдэх боломжгүй төөрдөг байшин зурах даалгавар өгөв. Ариадна эхний 2 оролдлогоороо бүтлгүйтэх боловч 3 дахь удаага дөрвөлжин хэлбэрээс татгалзаж тойрог хэлбэрийн төвөгтэй төөрдөг байшин зурснаар Кобийн шалгуурыг давдаг. Ингээд Коб түүнийг дагуулan зүудний ертөнцид анх хөл тавиулна. Тэд Парисын нэгэн задгаа кафед сууж байхдаа Коб түнд бид энд хэрхэн ирснээ санаж байна уу гэх асуултыг тавихад л Ариадна өөрийгөө бодит ертөнцид биш, харин зүудний ертөнцид байгаагаа ойлгодог. Энэхүү сэтгэл зүйн цочрлын үед хүний тарих сэрхийг оролддог тул
Капены эргэн тойрондох эд зүйлс, ном, жимс, барилгын хэсгүүд агаар дэлбэрэн бутарч эхэлдэг нь зүүдний ертөнц бол физикийн хуулиас гайдсан гэдгийг харуулах гайхалтай үзэгдэл байв. Дараа нь Коптун архитектор хүн зүүдний ертөнцид хэрхэн орчин бүтээж болдгийг зааж өгөхөд Ариадна өөрийн оюун санааны хүчээр Парисын гудамжийг тэр чигтэн дээш нь нугалж тэнгэр өөд цойлон болсон геометрийн гайхамшигыг бүтээдэг. Мөн тэд физикийн хуулийг зөрчсөн төгсгөлгүй үргэлжлэх Пенроузын шатыг хэрхэн байгуулахыг туршиж үздэг. Гэвч Ариадна зүүдний орчныг хит өөрийн дурсамжнаас сэдвүүлэн бүтээж гүүрний загвар гаргах үед Кобын далд тохомсорт орчих Мэйлийн дүр гэнт гарч ирдэг. Мэйл Кобоос хараат бусаар хөдөлж Ариаднад аюул учруулан түүний хөвлөд нь хутгалж орхидог. Үүний дараа бодит байдалд сэрсэн Ариадна Кобын оюун санааг хэр зэрэг тогтворгүй аюултай болохыг мэдрээд айц давтан багийг орхиж оддог. Гэвч зүүдний ертөнцид юу ч бүтээж бурхан мэт оршин тогтнож болдог болохоор архитектор хүний хүсэл тэмүүлэл түүнийг зүгээр суулгасангүй. Тэрээр өөрийн сониуцсандаа хөтлөгдөн эргэн ирж багт албан ёсоор нэгддэг. Ингэснээр Ариадна ажиллагааны хамгийн хүн даалгавар болох 3 давхар зүүдний нарийн төвөгтэй бүтц газрын зургийг зохиох хариуцлагатай үргийг хүлээж авна. Тэдний багт өөр хүний дүрд хувирч байг төрөгдүүлэх үүрэгтэй хүн хэрэгтэй байсан тул Коб Африкийн Кен улсын Момбаса хотыг зорино. Тентхийн халуун чихтэй хөл хөдөлгөөн ихтэй нарийн годамжинд орших нэгэн хуучирсан мөрийтэй тоглоомын газарт Кобын хуучин танил болох Иймстэй уулздаг. Иймс бол зүүдний ертөнцид зөвхөн гадаад төрхтүүдийг дуу хоолой, өвөл хөдлөл, зан гарын шингэд бүрэн хувирч чаддаг гот чадвартай хувирагч нэг юм. Тэд Фишерийн тархинд аавынхаа эзэнт гүрнийг устгах санааг хэрхэн суулгах талаар ярилцах бөгөөд Иймс бусдаа хандан хүний тарих сөрөг устгах санааг хүлээж авдаггүй тул үүнийг эсрэгээр нь эцэг хүү хоёрын эерэг сэтгэл хөдлөлтөөр тулгуурлан аав минь намайг өөрийнхөө амьдраасаа гэж хүссэн гэх эерэг санаа болгож хувирах ёстой гэсэн маш ухаалаг стратеги гаргаж ирдэг. Кобыг Момбасад байх хугацаанд хуучин захиалагч корпорацийн хөлсний ялуурчид түүнийг олж илрүүлдэг. Ингээд Момбасагийн нарийн төөрмөр гудамжуудаар ам өрссөн хөөцөлтөн эхэлнэ. Коб зэвсгэлсэн хүмүүсээс цугтаж хүнсний зах, мухар гудамж, барилгын завсраар гүйх бөгөөд нэгэн маш давчуух хамны завсар хавчуулагдан гацаж дайснуудтай гүйцэгдэхин даваан дээр Сайто гинт машинаар ирж түүнийг авардаг. Сайто энэхүү ажиллагааны санхүүжүүлэгчдүүдийг үр дүнг нүдээр харахын тулд өөрөө багт сайн дураараа нэгдэж байгаагаа мэдэгддэг. Мөн тэдэнд 3 давхар гүн зүүд рүү нэвтрэхийн тулд хүний тархийг маш гүн унтуулж зүүдэн дотор дахин зүүдлэх үед сэрхээргүй байх өндөр тунтай маш тогтвортой химийн бодис шаардлагатай байлаа. Иймсийн зуучлалснаар тэд Момбасагийн нэгэн нууцлаг хонгилд амьдардаг Юсуп хэмээх авьяаслаг боловч хууль бус хивжтэй уулздаг. Юсупийн хонгилд хэдэн 10 хүмүүс өдөр бүр ирж түүний найруулсан тайвшруулах хэмжээний тусламжтайгаар зүүдний ертөнцид хамтдаа амьдрахын тулд 3-4 цаг унтдаг байв. Тэр хүмүүсийн хувьд зүүдэн бодит байдал нь зүүд мэт болсон байлаа. Юсуп тэдэнд зориулсан тусгаалan найруулсан маш хүчтэй Сомна хэмээх бодисыг танилцуулдаг бөгөөд Коб үүнийг бие дээрээ туршиж үзэхээр унтах үедээ дахиад далд тохомсрынхаа гүнд орших эхнэр Мэйлийнхэн дэргэд сэрдэг. Тэрээр усанд живсэн мэт амсгаатан сэрж угаалгын өрөөнд очин өөрийн татан болох ээрүүлийг эргүүлж бодит байдалд байгаа эсгээ шалгаж сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байгаагаа харуулдаг. Хэрвээ татан болох ээрүүлэн зогсохгүй эргэсээр байвал тэр зүүдэндээ байгаа. Харин ээрүүл нь эргэж байгаа зогсох юм бол бодит байдалтай байгаа гэсэн үг юм байна лээ. Сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болгож байгаа хэдий ч хиймч Юсупийн ур чадвар тэдэнд зайлшгүй шаардлагатай байсан тул түүнийг багтаа илсүүлснээр мөрөөдлийн баг бүрэн бүрдэж дуустдаг. Багийнхан нэгэн томоохон агуулгад цугларч ажиллагааны нарийн ширээнийг төлөвлөж эхэлнэ. Тэд бай болох Роберт Фишерийн хувийн амьдрал, эцэгтэйгээ харилцах харилцааны талаар маш нарийн судалгаа хийдэг. Хөгшин Морис Фишер хүүдээ үргэлж хүүтэн хүндээ ханддаг байсан бөгөөд түүний сүүлчийн үг нь Роберт руу харж хэлсэн урам хугарч байна гэх ганцхан үг байв. Тиймээс энэхүү эмзэг цэг дээр л багийнхан тоглолт ихээр төлөвлөнө. Тэдний төлөвлөгөө бол хөгшин Фишер нас барсны дараа хүү Роберт нь эцгийнхээ шаардлыг авч Австралийн Сидней хотоос Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес руу 10 цагийн турш нисэх хувийн нислэг үйлдэх мэдээллийг ашиглах явдал байв. Сайто хязгааргүй хөрөнгөчнийг ашиглан ганц нислэг биш, тэр чигтэн тухайн агаарын тээврийн компанийг худалдаж авдаг. Ингэснээр багийнхан бай болох Фишертэй хамт нэг онгоцны 1-р зэрэглийн суудалд ямар ч цаадгүйгээр зэрэгцэн суух боломж бүрднэ. Энэхүү нислэг бол тэдний бодит байдал буюу гарааны цэг байлаа. Онгоц хөрсний дараа Коб Фишерийн уг хусанд Юсупийн найруулсан гүн орсуулах хэмиг нууцаар хийж түүнийг унтуулдаг. Ингээд багийнхан бүгд зүүдний төхөөрөмжийн кабелуудад холбогдож төвчлөөр дарснаар тэд бүгд
нэгэн зэрэг Фишерийн далд ухамсар руу гүн шумбан орно. Тэд нүдэн нэхэд эхний давхарга буюу Химч Юсупийн зүүдэлж буй Саарл хотын годомжинд сэрцгэнэ. Юсуп нислэгийн өмнө их хэмжээний ориглуунаар суусан байсан тул түүний физик биеийн хэрэгцээнд зүүдэнд нь маш хүчтэй адар бороо болон цутгаж байлаа. Энэхүү эхний давхаргад бодит амьдралын 10 цагт бүтэн 1-7 хоногт тэнцэж уртцдаг. Төлөвлөгөө ёсоор тэд годомжинд такси хөлөглөн явж байсан Фишерийг барьцаалан зочид буудлын руу авч явах ёстой байв. Гэвч тэд Фишерийг машиндаа суулгахтай зэрэгцэн огт төлөвлөлөөгүй аимшигт нөхцөл байдалтай нүүр тулдаг. Дэлхийн хамгийн баян өв залгамжлагч Фишер оюун санааны хулгайчтай сэргийлэх тусгай цэрэгцэн сургалтанд хамрагдсан байсан бөгөөд түүний далд ухамсар нь гадны халдлагыг мэдрэмгцээ харж ивтээ хүн зэвсгээр зэвсгэлсэн цэргүүд тэдний багийнхан руу ширүүн гал нээж эхэлдэг. Хотын гудамжинд аимшигт буудалцаан болж машинууд мөргөлдөнө. Энэхүү юмны дундуур Кобийн оюун санааны хяналтгүй байдлаас үүдэн хотын төв гудамжинд асар том ган ачааны галт тэр хаанаас ч юм бэ уулзуур дайран орж ирж машинуудыг бут нэрэгдэг нь Кобийн өнгөрсөн дурсамж зүудний орчинд нэвтэрч буйн илрэл байлаа. Ширүүн дайралтаас мултарч багийнхан Фишерийг барьцаалан хуучин агуулхад ирэхэд Сайто цээжиндээ маш хүнд буудуулж цусаалдан өхлийн ирмэгт ирсэн байв. Багийнхан сандралдан Сайтогийн амийг аврахын тулд мөн энэ аимшигт газараас мултрахын тулд түүнийг хурдан бууд цэрэхийг оруулах үед Коб үүнийг хатуу эсэргүүцдэг. Тэрээр Юсупийн хийсэн юм хитрхи хүчтэй тул хэрв тэд энэ зүудэндээ өхвөл онгоцон сэрэхгүй. Харин шууд хүний далд ухамсарын хамгийн гүнзгий болох хязгааргүй хоосон гаран зай лимбо гэх зүйл рүү унаж тархинд хайлж бодит байдал руугаа хизээч буцаж чадахгүй галзуурах болно гэдгийг бусдаа хэлдэг. Энэхүү аимшигт үнэн бүгдийг цочролд оруулж ухрах ямар замгүй болсныг багийнхан ойлгоцгоо. Ажиллагаа одоо зүгээр нэг хулгай биш харин амьд үлдэхийн төлөөх тэмцэл болж хувирдаг. Тэд төлөвлөгөөгөө үргэлжлүүлж эхний эргэлзээний үрийг тарихын тулд Иймс маань Фишерийн загалмайлсан эцэг компани гол захирал Браунийн дүрт хувирдаг. Багийнхан түүнийг зодож байцаан эцгийнхэн Сепний кодыг шаардаж жүжиглэнэ. Дараа нь тэд цохиомлоор Брауныг мөн барьцаалсан мэт харагдуулж Фишерт хандан эцгэн түнд нууц гэрээслэл үлдээсэн бөгөөд компаниг задлахыг хүссэн байх гэх хэрэгэлзээг төрүүлдэг. Фишер байцаалтын дарамтанд ор эцгийнхээ өрөөний дугаар байж болох 6 оронтой тог хэлдэг. Цаг багсаж Фишерийн далд ухамсарын цэргүүд агуулгыг бүсэлж эхлэх үед багийнхан дараагийн давхарга руу орохоор цагаан өнгийн микроавтобусанд орж хэвтэнэ. Юсуп тэднийг хамгаалan жолоочоор үлдэж зохих цаг нь болоход машиныг хотын гүрнээс гол руу унгах замаар унаж буй мэдрэмж төрүүлж бусдаа 2 дахь давхаргаас сэрэх тохио буюу дөргөл төх даалгавартай хоцордог. Бороотой гудамжаар цэргүүдэд хөөгдөн хурдлах зуур бусд нь түүний төхөөрөмжөнд холбогдсон дахин унтаж 2 дахь давхарга руу орцгооно. Тэд нүдэн нэхэд 2 дахь давхарга буюу Артурын зүүдэлж буй дулаахан өнгө төрхтэй тансаг зэрэглэлийн зочид буудал сэрцгэнэ. Энэ давхаргад цаг хугацаа улам бүр сунаж өмнөх давхаргын 1-7 хоногийн бүтэн 6 сартай тэнцэхээр орцдог. Энэ удаад багийнхан илт хүч хэрэглэхээс татгалзаж Коб сэтгэл зүйн маш эрсдэлтэй бөгөөд өрчлөн таамаглах аргагүй алхам хийдэг. Үүнийг ноён Чарльзын арга хэмээн нэрлэдэг. Коб зочид буудлын бааранд ганцаараа сууж буй Фишер дээр очин түүнийг одоо зүүдэндээ байгааг нь хэлж өөрийгөө түүний далд ухамсар дах хамгаалтын ажилтна гэж хэлж итгүүлдэг. Энэхүү зоримог алхам нь Фишерийн хамгаалтын системийг бодлоомтуулж эргэн тойрны хүмүүс түн рүү дайрч эхлэх үед Коб түүнийг аварснаар Фишер Кобд бүрэн итгэдэг. Ингэснээр Фишер өөрийнхөө далд ухамсартай өөрөөр хэлбэл зочид буудлын коридорт гарч ирсэн өөрийнхөө хамгаалтын ажилтнуудтай тэмцэлдэж эхэлнэ. Коб түүнийг 528 дугаар өрөөнд дагуулan орж тэнд загалмайлсан эцэг Браунинг нь эцгийнх нь эзэнт гүрнийг өөрийн болгож сүрэлт нууц төлөвлөгөөтэй байгааг түүнийг хулгайлах ажиллагааг Браунинг өөрөө зохион байгуулсныг харуулдаг. Коб түнд Браунингийн яг юу сэдэж байгааг мэдхийн тулд түүний зүүд рүү нэвтрэн орох шаардлагатай гэж хуурам ихэлснээр Фишер эцгийнхээ төлөө сайн дураараа 3 дахь давхарга руу орохыг зөвшөөрдөг. Яг энэ үед бодит байдал дээрх физик нөлөөллүүд зүүдний давхаргуудад хэрхэн нөлөөлөхийг харуулах гайхамшигт үйл явдал болно. Нэг дахь давхаргад Юсуп араасаа хөвгдөн машинаа жолоодож өндөр гүрний хашлаг мөргөн агаарт нисэж унаж байсан тул тэрхүү чөлөө дуналт 2 дахь давхаргад шууд нөлөөлж зочид буудал даяар таталцлын хүч алдагдаж эхэлдэг. Бүх хэд зүйлс хундахтаа ус хүмүүс агаарт хөвж орчин тэрчгтэй жингүүдлийн байдалд орно. Бусад гишүүд зочид буудлын өрөөнд 3 дахь давхарга руу орохоор аль хэдийнэ унтсан байсан тул Артур ганцаараа сэрэн үлддэг. Тэрээр таталцлын хүчгүй болсон орчинд дайсны цэргүүдтэй зочид буудлын эргэлдэх хөнгөлж ширүүн тулдаан хийхин зэрэгцээ агаарт хөвж буй найзуудынхаа унтаж буй биеийг нэгтгэн уцсны залгуураар хөлж цахилгаан шатны бүхээг рүү ширж оруулдаг. Жингүүдэд унаж буй мэдрэмж төрүүлэх боломжгүй тул Артур цахилгаан шатны бэхлэгийг тесрэх бодисоор дэлбэлж цахилгаан шатыг хонглоор нь доош хүчтэй түлхэн унах замаар зохиомлоор таталцал үүсгэж найзуудаа сэрэх тохиог хүндхэн бөгөөд маш бүтээлч даалгавартай үлддэг. 3 дахь давхарга бол Иймсийн зүүдэлж буй цасан шуурга шуурсан өндөр уулын оройд ирэх маш хүнд хамгаалалттай цэрэгцэн цайз байлаа. Энд цаг хугацаа бүр ч ихээр удааширч
Өмнөх давхаргын 6 сар энд бүхэл бүтэн 10 жилдээ тэнцвэр болсон байв. Энэ давхарга нь Фишерийн даалт ухамсарын хамгийн үнцэг бөгөөд энэ л түүний эцгийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хайр дутагдсан гомдол зэрэг хамгийн нандин мэдрэмжүүд нь хадгалагдаж байлаа. Багийн зорилго бол энэхүү цайзын хамгийн гүнд байх нууц өрөөнд Фишерийг нэвтрүүлж тэнд байх эцгийнх нь сүүлчийн гэрээслийг харуулах явдал байв. Багийнхан цагаан өнгийн өнгөлөн далдалтай хувц өмсөж цайз руу дайралтыг. Иймс цасан дундуур цанаар гулгаж дайсны цэргүүдийн анхаарлыг сарниулах томоохон тесрэлтүүд хийж гадна хамгаалтыг сатааруулах үед Коб болон Сайтан нар уулын ингэрээс дурантай буугаар тэднийг хамгаалж харин Фишер архитектор Ариаднагийн хамт цайзын агаржуулалтын хоолоогоор дамжин гүн рүү чимээгүйх нь нэвтэрнэ. Тэд цайзын гүнд хүрч Фишер нууц өрөөний үдэнд ирэх тэрхүү хамгийн эзэгтэй бөгөөд амжилтанд хүрэх мөчид Кобын өөрийнх нь далд ухамсараас урган гарсан хамгийн том сад болох эхнэр мэйл нь гинт агааржуулалтын хоолоогоор дамжин гарч ирж Фишер лөө буушаагадаг. Коб дурантай буугаараа мэйлийг устгах боломжтой байсан ч эхнэрээ дахин хөнөөж чадлагүй эргэлзэн хором алдснаас үүдэн мэйл Фишерийг буудаж орхидог. Фишер амьсгал хурааснаар түүний оюун санаа шууд лимбо буюу хязгааргүй хоосон орон руу унаж алах болдог. Үүнтэй зэрэгцэн Сайтогийн эхний давхаргад авсан шархны нөлөөчөнд хүндэрч тэрээр өвчнөө дийлэх нас барж мөн л лимбо руу унана. Бүх зүйл ингээд эцэс болж ертөнцийг арга төлгөө бүрэн бүтлгүйтсэн мэт бүгд цөхрөнгөө баран зогсно. Энэ үед Ариадна маш зоримог бөгөөд галзуу гэмээр санаачлаг гаргадаг. Тэрээр Фишер болон Сайтон нар бүр мөсөн үхээгүй. Тэд зүгээр л далд ухамсарын хамгийн гүн хэсэг рүү унсан гэдгийг сануулж Кобтой хамт дөрөвдөх давхарга буюу лимборо өөрсдийн хүслээр нэвтэрч Фишерийг олж буцааж авчрах төлөвлөгөө гаргадаг. Ингээд иймс унж буй мэдрэмж төрүүлэхийн тулд цайзын бүх баг нь тесрэх бодис суйрлуулан 3 дахь давхаргад үлдэж Коб Ариадны хоёр зүудний төхөөрөмжөө ашиглан хязгааргүй хоосон орон руу шумбан орно. Лимбо бол хэн нэгний зохиомлоор бүтээсэн зүуд биш, харин цэвэр далд ухамсар оршдог, цаг хугацаа гэдэг ойлголт бараг утгаа алдсан, эмх замбраагүй, төгсгөлгүй ертөнц байлаа. Коб болон Ариадна нар усан ирэг дээр сэрэх бөгөөд тэдний өмнө хуучирч муудсан, тэнгисийн ирэг дагаж баригдсан, хизээш нурж унахад бэлэн асар том барилгуудын төр бүхий хот сүндэрлэнэ. Энэхүү хотыг Коб болон түүний эхнэр Мэйл хоёр өмнө нь 50 орчим жилийг өнгөрүүлэхдээ өөрсдийн дорсомж мөрөөдлөөрөө барьж байгуулсан байжээ. Тэд хотын гүн рүү явсаар өөрсдийн амьдарч байсан хуучин байшиндаа очих бөгөөд тэд Мэйл Фишерийг барьцаалан хүлсэн байдаг. Энэ л киноны хамгийн том нууц. Кобын зүрх цэцэн өнгөрсөн амьдралын үнэн дэлгэгддэг. Коб өмнө эхнэр Мэйлтэйгээ зүудний гүн рүү аялах туршилт хийж байгаад санамсаргүйгээр энэхүү лимбод гацсан байжээ. Тэд энд хамтаа хөгширч өөрсдийн гэсэн төгс ертөнцийг бүтээж бүтэн амьдралыг туулсан байна. Гэвч он жилүүд өнгөрхийн хэрээр Мэйл энэхүү хуурмаг ертөнцийг бодит байдал гэж бүрэн итгэж өөрийн татин болох эрүүлгийг Сепэндээ төвжин эндээ өөр түлхийг сонгох болсон байлаа. Коб түүнийг аварч бодит байдал руу буцаахын тулд түүнд анх удаа инсепшн буюу зүудний эхлэлийг өөрийн хайртай эхнэр дээрээ туршиж хийсэн байдаг. Тэрээр Мэйлийн далд ухамсарын хамгийн гүнд дэвтэрч түүний Сепнээс бодит байдлыг илтгэдэг татин болох эрүүлгийг нь гаргаж ирэн эргүүлж орхисон. Түүний тархинд чиний амьдарч буй энэ ертөнц бодит биш. Чи өвхөж байж л энэ бодит амьдралаасаа сэрнэ гэсэн маш хүчтэй устдах аргагүй вирус санааг суулгасан байна. Энэхүү санаа амжилттай болж тэд лимбо дотор галт тэрэгэн дайруулан амиа хорлож бодит ертөнцид хүүхдүүдийнхэн дэргэд амжилттай сэрцгээсэн боловч Кобын суулгасан өнөөх бяцхан санаа нь бодит амьдрал дээр улам бүр томорч Мэйл бодит ертөнцөд гэсэн зүудгэж итгэсээр байлаа. Ингээд Мэйл жинхэнэ ертөнцид сэрхийн тулд хормын ан өдрөөрөө зочид буудлын цонхны давцан дээр гарч амиа хорлсон бөгөөд Кобыг өөртөөгөө хамт өсрүүлэхийн тулд Коб түүнийг хөнөөхөр заналшилж байсан мэтээр хуурамч нотлох баримтуудыг зориуд үлдээсэн байжээ. Коб яагаад байнга зүудэндээ эхнэрээ хараад байдгийг, яагаад шинэ барилга байгуулж бүтээж чаддгийг гол шалтгаан нь өөрийнх нь тарьсан санаанаас болж хайртай эхнэр нь амиа хорлсон гэх хизээч арилжгүй өөрийгөө уучлах чадахгүй гин буруугийн мэдрэмж байсан нь ингэж тодорхой болдог. Мэйл түн дуурлан Коб руу хутга барин дайрах үед Ариадна Мэйлийг буудан унгаж Фишерийг байшингийн тагтнаас доош түлхэн унгаж сэрэх дохио өгдөг. Коб өөрийн амлалтаа хүрч хязгааргүй хоосон оронд төөрсөн Сайтог хайж олохын тулд бодит байдал руу буцах боломжоо алдан тэндээ үлдэхийг сонгоно. Фишер 3 дахь давхаргад цайзын нууц өрөөнд буцаж сэрдэг. Тэрээр нууц өрөөнд нэвтрэхэд эцэг нь үхлийн орондоо амьсгал хурааж байлаа. Фишер эцгийнхээ өмнө очин би тантай адилхан болж чадаагүй дуучлаарай гэхэд эцэг нь сүүлчийн хүчээ шахан үгүй чи надтай адилхан болох гэж хичээсэнд би урам хугарсан юм хэмээн хэлдэг. Фишер эцгийнхээ Сепийг нээхэд дотор нь эд хөрөнгө биш харин баг байхдаа эцэгтэйгээ цуг авахулсан зураг болон тэр үед тоглодог байсан цаасан сэнс байдаг. Энэхүү гүн сэтгэл хөдлөл нулимс тослуулсан мөчид Фишерийн далд ухамсарт эцгийнхээ эзэнт гүрнийг задлж өөрийнхөө цоошин замыг бүтээх гэсэн санаа бүрэн суурьшиж Сайтогийн захиалсан инсепшн маань
100% амжилттай хэрэгждэг. Яг энэ үед цаг хугацаа дуусаж өрчлөлтөнд тохируулсан дуу бүх давхаргуудаар нэгэн зэрэг цураатаж эхэлнэ. Ингээд киноны хамгийн оргил хэсэг болох олон давхаргын синхрончлогдсон сэрэг тохионууд маш удаашруулсан дүрсээр нэгэн зэрэг явагдана. 3 дахь давхаргад иймс уулын цайзыг тэр чигтэн дэлбэлэхэд багийнхан болон Фишер унаж буй мэдрэмж аван 2 дахь давхар руу шилжинэ. Яг тэр мөчөд 2 дахь давхаргад Артур унтаж буй хүмүүсийг атсан цахилгаан шатыг хонглоор нь доош унган дэлбэлснээр тэд 1 дахь давхар руу шилжинэ. Тэгээд эцсийн мөчөд 1 дахь давхаргад Юсупийн жолоодсон машин гүрнээс унан усны мандалд маш хүчтэй мөргөлдөн орсноор багийнхан бүгд үе шаттайгаар амжилттай сэрж усан доторх машинд амсгадан ухаан орцгооно. Тэд даалгавраа амжилттай биелүүлж амьд үлдэж чадлаа. Гэвч Коб Лимбод үлдсэн хэвээр байв. Тэрээр далайн эргээр хэрэн тэнүүчилж он цагийг илийн хайсны эцэст зэвсэгт хүмүүст баригдан нэгэн хөгшин ирийн ордонд хүргэгддэг. Энэ бол Сайто байлаа. Лимбод цаг хугацаа асар хурдан өнгөрдөг тул Сайто тэнд аль хэдийнэ хэдэн 10 жилийг өнгөрүүлж маш их өгшөрж өөрийнхөө хэн болох хаан байгаа бодит байдлыг бараг л умартсан байв. Коб түнд хандан тэд өмнө залуу хүмүүс байхдаа нэгэн гэрээ байгуулж байсныг сануулж энэ ертөнц бол бодит биш. Харин хоёулаа хамтдаа энэхүү төрөгдлөөс ирж бодит байдал руу буцах ёстойг ятхан ойлгуулдаг. Сайто удаан бодсны эцэст ширээн дээрх зэвсэг рүүгээ гараа явуулж байгаагаар дүрслэгдэх бөгөөд тэд өөрсдийгөө ягуутгаж сэрэг замыг сонгосон тодорхой болдог. Ингээд киноны хамгийн төгсгөлийн хэсэгт бүгд бодит амьдрал дээр 10 цагийн нислэгийн төгсгөлд Сиднейгээс Лос Анжелест газардаж буй онгоцон дотор эсэмэнд сэрцгэнэ. Бүх зүйл маш тайван, ямар ч буудалцаанд дэлбэрэлтгүй байх бөгөөд багийнхан бие биерүүгээ харж даалгавар амжилттай болсныг нүдэрээ тохилсон илэрхийлнэ. Сайто амлалтаа биелүүлж нэг хүнтэй уцаар ярьсны дараа Коб Америкийн нэгдсэн улсын гайл дээр ямар ч саадгүй асуултгүйгээр нэвтэрч олон жилийн дараа эх орондоо эрх чөлөөтэй хөл тавьдаг. Түүнийг нисэх онгоцны буудал дээр хадам аав майсан тосож аван гэрт нь хүргэж ирнэ. Гэртээ ирсэн Коб ширээн дээрээ өөрийн тотем болох төмөр эрүүлээ эргүүлж орхиод гадаад цэцэрлэг тогдож буй хүүхдүүдийн царайг харахаар яран гүйж очдог. Камер ширээн дээр эргэлдэх эрүүл рүү ортож, эрүүл эргэлцээр хэсэг хугацааны дараа баг зэрэг ганхаж эхлэх яг тэр мөчид дэлгэц хав харанхуй болсноор кино маань төгсдөг. За манайхаа та бүхэн юу гэж бодож байна? Коб маань бодит амьдралдаа буцаж ирсэн үү? Эсвэл зүүдэндээ байгаа юу? Өөрсдийн бодлоо комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Та бүгдэд баярлалаа.